1998 онд барилга дээр сумж нуруу нуусны гэмтэлтэй болсон. Тэгээд тэрнээс хойш 4-5 жил гэрээр хэвтрийн байсан. Тэгээд гэртээ уйдаад хийх юм бол гай хэцүү өдөр өнгөрөхөд. Тэгээд Еврландгийн сургалтын төвийн захирал цогцмос захирал гэрээр сургалт явуулъя хамрах тохиолыг би өөрийнхөө сонирхлоо хамрагдсан. Тэгээд одоо тэрнээс хойш 7 жил ингээд үргэлжлүүлээ. Энэ бизнесээр амжиргаанд нэмэрлж байгаа. Ганц группийн мөнгөөр тийм асаргааны мөнгөөр л амьдрах гэж байхгүй ш бид нар шиг. Зүгээр сууж гараа өмхөж бусдаас гуйж дэмжлэг авах тий. Тэгэхгүй тулд одоо ингээд өөр гэртээ нэмэр болоод өөр хүүхдтэй нэмэр болохгүй бас болохгүй. 4 хүүхдтэй 4 хүүхдтэй чинь сурлаганд нь боловсролд нь нэмэр болох ёстой. Төлбөрийн асуудлаас эхлээд аяг хөдөлж тий. Тэгэл 4 хүүхдийн төлбөр гэдэг чинь тэгэл нэлээд юм гарна шүү дээ. Тэрнийхээ асуудлыг бүгд ингээд шийддэг тий. Хоёр охин маань хамтарч хийдэг. Тэгээ бас би бас хоёр охиноос гадна хөгжлийн бэрхшээлтэй 3 хүн бас хамтруулж ажилладаг. Дөрвөлээ нийлэг бүлгээр ажилладаг. Бүлгээр болоод одоо 2-3 жил болж байна. Ууггүй ажиллаж байгаа ерөөсөө. Бүлгээр ашигын давуу тал нь бол ингээд одоо маш их хэмжээгээр захиалга 100 ширхэг бүтээлийн захиалга ороод ирлээ гэхэд бүлгээр ажиллагаадаа олуулаа ингээд дамжлагад дагуу ингээд дамжлагаар наваад хийгээд гарахад гарцсан айгу хурдан гарна. Жилд 10-аас 20 удаа үстэнд орчдөг. Үстлэнгээр борлуулалт хийгээд захиалга аваад явчихдаг. Зуны цагтаа иж урчлын базад яма бөөндөөд бөөний өнөр жижиг одоо хүчтэй. Тэгээд байнгын холбоотой ажилладаг жуулчин базуудаа. Тэгээд борлуулалтаа бас өөрөө хийгээвч мөрцлөн гэрээ. Борлуулалт бол дэжгүй. Ер нь байнгын өөрхөн амжиргаатай ингээд өөртөө ихтгэлтэй өөртөө ингээд юм аягаас урьд надад бол аяг боломжтой. Ажилгүй зүгээр суучаснаас. За миний амжилттай үндэс бол ууггүй хөдөлмөрснээ. Би 7 жил тасралтгүй ингээд хөдөлмөрлөж байгаа учраас би хар гэртэй өөртөө ихтгэлтэй зоригтой ингээд хөдөлмөрлөж явж байгаас бол амжилттай үндэс гэж боддیں۔ Өөртөө тий. Өөртөө өөр олон хүмүүсийн ингээд сургаад ажилтаа хөдөлмөртэй болохыг хүсдэг. Өөрөө ч боддог.